За бид бүгд бол өдөр болгоны одоо номын ихэнд энэ санжаа чойдон цогжоо чогномлаа хэмэх тэргүүтээ одоо бурхан ном чуулганы дээд нарт бодийг хүртэл би аврал одуулмаа бивээр өглөг тэргүүтээ үйлсэн эдгээрээр амьтны тусын тулд бурханы хутгийг одоо бурхан болох болтугай гэсэн ийм одоо нэг шүлэг номыг бол өдөр болгон одоо уншиж байгаа. За энэ бол дээд слам нарын одоо дээд слам нараас уламжилж ирсэн одоо ийм одоо зүйл юм. За энэ дотор бол юу гарч байгаа вэ гэхээр аврал итгэл одуулах болон бод сэтгэлийг одоо үүсгэх тухай бол гарч байгаа юм аа. За тэгэхээр бурханд одоо аврал итгэл одуулна гэдэг бол маш их одоо тус эрдэмтэй. За энэ талаар бол би нэгэн одоо түүх одоо ярий. За дээр үед нэг ууланд одоо бясалгал хийдэг одоо лам байсан. За тэр хүн одоо ингээд ууланд нэг одоо гэр бариад тэгээд түүндээ одоо ингээд бясалгал хийж байсан. За тэр бясалгал хийж байгаа ламын одоо бясалгал хийж байгаа газрын доохон талд нь одоо тэр уулынх нь одоо бэлд нэг одоо жалган дээгүүр бол нэг тийм гүүр одоо байсан. Хуучин одоо гүүр байсан. За тэр гүүрэн дээгүүр бол шөнө орой болохоор зэрэг олон янзын одоо ад сэтгэрүүд яг тэр гүүрэн дээгүүр одоо гардаг тийм ад сэтгэрийн одоо гүйдэлтэй тийм одоо гүүр байсан юм байна. За тэгээд тэр одоо бясалгаачин өөрөө одоо тэр ууланд ингээд одоо гэр бариад тэгээд тэндээ одоо бясалгал хийж явах үед нь бас одоо нэг одоо хулгайч одоо тэр хүний одоо гэр орноос нэм одоо хулгайлах гээд ингээд бас отоод байсан. Тэрийг бол тэр лам хүн бас мэдж байсан. Өөрөө одоо илт мэдэлтэй учраас одоо хулгайч одоо ирээд ингээд ирэх юм байна гэдгийг одоо мэдээд за тэгээд нэг дээсинтер бол бэлтгэсэн байсан юм байна. За нөгөө хулгайч одоо орой болохоор зэрэг хулгайч одоо ирээд тэгээд ламын одоо тэр гэрт нь одоо орох гээд за тэгээд хаалганых нь одоо онсыг тайлах гээд ингээд хатвчаар нь гараа оруулахаар нь зэрэг нь тэр гарыг хатвчаар орж ирсэн гарыг нь одоо дээсээр одоо сайн одоо хүлээд за тэгээд нөгөө хүний одоо гарын ингээд тотгош нь одоо татаа хөлдсөн учраас нөгөө хүн одоо хөдөлж чадахгүй болсон. За тэгэнгүүт нь одоо гарч ирээд за миний одоо өдөрч одоо хайгаад олдгүй тийм одоо эд хөрөнгийг чи шөн одоо энд ирж хайгаад одоо юу олох юм бэ гэж хэлээд за тэгээд эхлээд бол бурханд одоо аврал одуулмаа гэж хэлээд бол нэг хэд зохиод авсан. Тэгээд дараа нь одоо номд аврал одуулмаа гэд нэг одоо тийм саваа барьж одоо гарч ирээ. Тэгээд тэргээрэн бас хэд одоо зохиод авсан. За тэгээд хуврахт одоо аврал одуулмаа гэд тэр саваагараа бас хэд одоо зохиод авсан юм байна. За тэгээд бол эргэж орж ирээд нөгөө дотор одоо хүссэн гарыг нь тавиад ингээ явуулсан. За нөгөө хүн бол одоо нэлээд одоо айхтар одоо зохиосон учраас бол одоо доошоо тэр чигээрээ доошоо гүйгээд нөгөө гүүрний доор очиод за тэгээд бурханд одоо аврал одуулмаа гэж одоо зогсон шүү. За номонд аврал одуулмаа гэж дахиад нэг зогсон шүү. Хуврахт аврал одуулмаа гэж одоо 3 дахь одоо зогсон шүү. Энэ гончиг сум гэдэг нь 3 байсан нь одоо яамаа да дахиад нэг одоо гончиг байсан болооч би одоо сүйд болохоор байлаа шүү гэж ингэж одоо хэлээд ингээд үглээд одоо сууж исэн гэдэг. Яг одоо тэр үед нь бол нөгөө ад сэтгэрийн одоо гүйдэл болоод нөгөө ад сэтгэрүүд бол гүүрэн дээгүүр одоо ингээд гараад ирэх гэтэл тэр гүүр нь одоо нуурж байгаа мэт тийм одоо үзэгдэл одоо ургаад тэгээд тэр ад сэтгэрүүд бол тэр одоо гүүрэн дээгүүр гарахгүйгээр одоо өөр тийшээгээ одоо явсан гэж ингэж одоо явж байхыг болоод нөгөө одоо бясалгаачин лам одоо ингээд одоо дээрээс болгоосон юм байна. За тэгээд хэрвээ тэр одоо гүүрэн дээгүүр ад сэтгэрүүд явсан бол тэр гүүрний доор сууж байсан тэр хүн бол маш одоо хохирох байсан ийм одоо байдаг. За тэгэхээр зэрэг эндээс ингээд харахад бол бурхан гончгсамд аврал итгэлийг одуулахад утгыг одоо огт бодохгүй зөвхөн үг төдий хэлсэн ч гэсэн тэр нь бол маш их одоо цус эрдэнтэй юм байна гэдэг нь бол эндээс одоо харагдаж байгаамаа. За тийм учраас бол бурханд одоо аврал итгэл одуулах бод сэтгэлийг үүсгэх гэдэг бол жинхэнэ үнэн сэтгэлээсээ одоо бод сэтгэлийг үүсгэх юм бол хязгаар шиг одоо их одоо цус эрдэнтэй жинхэнэ одоо яг үнээр нь одоо аврал итгэлийг одуулж чадах юм бол хэмжээшгүй цус эрдэнтэй үнээсээ чадахгүй ч гэсэн үг төдий өгүүлэхэд хүртэл одоо энэ хүмүүн хийгээд хүн бусын одоо хорлолоос бол одоо авардаг ийм одоо цус эрдэнтэй юм байна гэдгийн одоо нэг жишээ юм аа. За тийм учраас бид нар энэ одоо санжаа чойдон цогжоо чогномлоо хэмээх одоо нэг шүлэг энэ номон дотор бол аврал итгэл одуулах бод сэтгэлийг одоо үүсэх хоёр бол хоёулаа одоо багтаж байгаа. За тиймээс энэ номыг бол бид нар бол өглөө болгон одоо номын эхэнд одоо уншиж байгаа. Тийм учраас энэ номоо одоо унших үедээ ийхүү одоо бурхан гончгсамд аврал итгэлээ одуулах за тэгээд бод сэтгэлийг одоо үүсгэх энэ одоо
утга агуулгыг нь бол сайн одоо бодож ингээд тодруулан одоо бяцлах хэрэгтэй юм. Тэгээд бидний одоо гол хүртэж байгаа ном маань бол Ганжуур Эрдэнийн одоо ишлүн юм. Ганжуур Эрдэнийн одоо ишлүнгээ одоо хүртэхдээ өөрийнхөө одоо сэдлийг бол сайтар одоо сайн одоо болгож ингэж одоо сонсох ёстой. За тиймээс бол хамгийн гол нь одоо хязгааршгүй их болсон хамаг амьтан бүгдийн тулд би төгсгий гэрсэн бурхны хутгийг олъё гэж яагаад амьтны тусын тулд бурхны хутгийг олох гэдэг юм бэ гэхдээ зэрэг хэрвээ бид нар одоо бурхан болчих юм бол хэмжээшгүй ачтай одоо эдгээр амьтдын тусыг бол маш нэгэн агшинт ч гэсэн маш ихээр одоо бүтээж чаднаа. Тийм учраас амьтны тусыг одоо бүтээхийн төлөө би энэ одоо бурхны хутгийг одоо олъё гэж ингэж одоо бод сэтгэлийг сайтар тодруулан тайлбаад ингээд бод сэтгэлийн одоо үүднээс болвол энэ хүү номон одоо сонсох юм бол хамгийн сайн шүү гэдгийг одоо айлтгая.